За, тамийн тогонд монголчуудыг байлгах гэсэн улс төрчдийн жүтгэрийн тойрогоос гаргахгүй гэсэн ийм үзэл бодол, ийм лобби бүлэглэл ялж ах шиг байна. Худалтай үннээр тэмцэж дийлдэггүй юм байна. Бүр том худал ялдаг гэж үнэн үг байна. Монголчууд баялагтай эзэн байх гэж, монголчууд эв нэгдэлтэй байх гэж зүтгэсний чинь өсийг авж явах шиг байна. Харж суун, коноп дарах ирэхгүй байна. Монголд хууль биш, Монголд шударга ёс биш, Монголд мөнгө засгалдаг юм байна. Тэр мөнгө нь хэдхэн хүмүүст байдаг юм байна. Төрхтөө долларын саятан, төрхтөө долларын тэр бумтан болсон тэр хүмүүсийн эрх ашиг өнөөдөр энэ Монголын парламентод Монголын төрийн дээр гарч суусныг яг дотор нь мэдэрч байгаадаа харамсалтай байна. Мөнгөөр Монгол улсыг эзэмддэг, мөнгөөр Монгол төрийн бодлогыг худалдаж авдаг, мөнгөөр Монгол төрийн эв найрамдлыг устгадаг энэ эзэрхийллээс бид гарахгүй юм байна уу? Тэгэхээр яах вэ? Дэлхийд дахин надаас урахаас өмнө би дэлхийд дахинаас урах ёстой гэдэг үгээр явах уу? Эсвэл хууль засгалдаг Монгол улсын төлөө явах уу? Арчилсан Монгол улс олон намын тогтолцоотой, нам болгон дотроо фракцтай, фракц болгон дотроо эрх ашигтай. Тэр болгоныг худалдаад авцсан. Монголын газрын баялгаар монголчуудын саналыг худалдаж авдаг. Монголын газрын баялгаар Монгол улсын эрх ашигыг худалдаж авдаг. Бүр сурцсан. Одоо дараагийн сайдууд нь эрх ямбаа хуваарлцсан. Инээд алдсан. Чи тэгнэ би ингэнэ гэд явж байгааг бид нар дотроос нь харж байна. Маш их харамсалтай. Тэгтээ ийм зүйл дараагийн их тэмцлийн галыг өдөөдөг гэдэгт би итгэдэг. Монголын ард түмэн зүүн совинтой гэдэгт итгэдэг. 21 аймгийн хөр заснаар эдэр 3-9 хүйтэн туулсан 300 гаруй мянган санал цуглуулсан. Энэ санал бол монголчууд байгалийн баялагтай эзэн бай, монголчууд эв нэгдэлтэй бай, монголчууд орлоготой бай, монголчууд ядуурлаас гарыг гэж өгсөн хөөрхийн ард түмний санал байсан. Энийг өнөөдөр хогийн сав руу хийгээд, энийг өнөөдөр хэдхэн хүмүүс мөнгөөрөө эзэрхийлж аваад ингэж засгийн газрыг унгаадаг юм аа. Ингээд та нар эв нэгдэлтэй бай. Ингэж хамтарч засаг барьдгүй маа гэдгийг биднэрт харуулж байгаа юм. Бид нар харж байгаа. Тэгтээ монголчууд зүүн совинтой, ард түмэн зүүн совинтой гэдэгт итгэж байна. Нэг юм унтрахад дараагийн гал асдаг. Тэр гал хурдан асах болтугай.